ба нарны аймгийн найзууд. За манай өнөөдрийн хичээлийн зорилго бол
нарны аймгийг бүрдүүлдэг зүйлсээ за 9 гаригаар ирлээ. За тийм хүүхдүүд одоо бүгдээрээ энэ нэгдүгээр зорилттой биелүүлэхэд ажиглах туршилт хийж үзье. Аргуудын марнаас асуусан дараа ба тодорхой хамгаалалтыг ажиглах туршилт хий. За юу яах вэ? 10 хүртэл гарчирна. Эсвэл үрээс нэг заримаас нь 2, заримаас нь 3 гэх 10 хүртэл гараад өрсөн хүртэл гараад туршилт. Нэг ишээ хамгаална. За ишээ. За яг энэ нэгээс ингэж за тийшээ ингэж тийшээ. За хэд болов? 6 хармахаа одоо. За yes. 10 гараад. За шинээр баярлалаа. За үеш. За одоо юу хийх вэ? Машина заавал аваад гэсэн үг яаж вэ? За үеш нэг юм байна. За үеш юуны дээр таах чинь. За тэгвэл энэ үйлдэл юу болж таах вэ? Эсвэл үйлдэл гаргууд болно. За тэгэхээр нөгөө анхаас асуусан дараа 9 гаргийн бүхэн сая байрлуулсан шүү дээ. Хамгийн нэгдүгээр ямар гариг вэ? За уудгаар. За суугаар. За энэ яаж байгаа? Хийж бүгдээрээ бүх хүүхд ажиллана. За дэлхий. Ангараг. За дараа нь бахасад бол шүү дээ тийм ээ. За бахасад. Санчид. За дараагийн хүүхэд би ван одоо нэг хүүхд авах юм шүү. Чигээр аваа. За дэлхий. Одоо яг ихэр багш нь эндээс нэг юм утас тэмдэглэгээ бүх юм утас надад байж. За яг эхний мар болсон хөлтөө би үзүү дээрээс. За хоёр дахь тэмдэглэгээ дээр дуудгаар яг энэ хэрчим тэмдэглэгээ дээрээс. За суур. За яг ингээд гаргаа ингээд энэ дээр нь байгаа юм засаж байна. За дараагийн хэрчмийн дээр явж байна. Дараачих нь наашаа. За нацж яах ингээд санчаар. За тийшээ тойроо сандаа тийшээ заа. За санчаар ингээс. За дараагийн санчаар мөнгө татчих. За тэнгэрийн ба цаашаа яваад байна. За дараач. За цаашаа дараагийн тэмдэглэгээ дээр. За энэ тэмдэглэгээ. За дараагийн хөвгт бол бүр тийшээ тойроод явж байгаа. За энэ утас тэмдэглэгээ бүхий утас юу гэдэр хийж байгаа. Ушир яваа явааш таашаатай. Чандаад ингээд байхстай байна тийм ээ. За энэ тэмдэглэгээ бүх утас юу харуулж байгаа юм гэхээр энэ ариг хоорондын зайг ингээд масштабтаа багасгаад багш ингээд утаснаар тэмдэглэжсэн байж байгаа. Тэгэхээр одоо та нар юу ажиглах вэ гэхээр аригуудын хоорондын зайд ямар зүйл тогтол ажиглагдж байна гэдгийг эндээс ажиглах. Эхлээд нэг ажиглах амс гэж бодоод ариг хоорондын зай марнаас аслах тусам ямар зүйл тогтол ажиглагдж байна вэ гэдгийг ажиглах. За марнаас холдж яваад гаргууд томроод тэгээд хоорондын зай тэгээд явж байхдаа хоорондын зай чоож ирсэн. За энэ багш энэ нэг орхон жижиг түүнээс ишиг холдж байгаа юм тийм. Тэгэхээр марнаас энэ гаргууд наранд орхон байна тийм. За тийшнээд яваад галааван тэнгэр ван болоод ирэх тусам марнаас аслахтай гаргууд тийм. Тэгэхээр марнаас аслах тусам гаргуудын хоорондын зай яаж вэ? Хоорондын энэ ариг хоорондын зай. Ариг хоорондын зай яаж вэ? Марнаас за түүнээ хэлээд марнаас тийм ээ шүү. Эхний хэдэн гаргуудыг хадаа ингээд ойрхон зайтайгаар шалтгаан бараг зогссон тийм. Гэтэл дараа бахасууд амар хоёрын хоорондын зай. Одоо ингээд хадаа дэлхийн амар хоёрын хоорондын зайгаа хараа. За тэгвэл амар бахасууд хоёрын хоорондын зай. Яасан бэ? Улуунаар биевээс холдоод одоо санчид тэнгэрийн маань хоёрыг хадаа. За тийшээ далаваа
дэлхийн банк харьцуулаад байна. Тэгэхээр гарын хоорондын заяас байна. Утсан байна. Гааныг ийм зүйл тогтоож ажилласан. Нэгдүгээр. Одоо хоёрдугаар бүгдээрээ гаригуудын хэмжээнд ямар зүйл тогтоож ажиллаж байна вэ? Багш. За энэ болчихно. Ийшээ наргас утсан томорч аваад тэгээд чичирсэн. За жишээ. Аль хүртэл яаж? Багш. Яаж томорсон? Эхээс багс хүртэл хэмжээ томорсон. Эхээс багш. Наргас За энэ хэлсэн. Ёо энэ захын цэгээс хамгийн зах гаригуудаас энэ төөрөгөд овшоо өгсөн гаригууд нь хэмжээ томорсон. Өөрөөр гаригууд нар хамгийн ойр оршдог гариг байна тийм үү? Тэгэхээр нарнаас аслах тусам гаригуудын хэмжээ энэ эхнээсээ яасан байна? Эхлээд Жижиг яасан байна? Өдөө бодов. Ажил авчлаа. баш Томроо. Тэгээд харин эхий бас дахиад харин суурийг бодвол эхий том байна тийм ээ? Тэгснээ энэ жижигэрсэн. Ангар дээр жижигэрсэн. Ёбцаа маш том. Хасаа дахиад ангуудын хэмжээ томсон. Тэгэхээр эхнээсээ багасаа тийх гариг бай. Намаас яг дунд гариг мөн үү? Тэгэхээр эхнээсээ дунд хүртэл хэмжээ яасан. Томсон. Юу? Амраа. Эс тооцоо томсон. Санчраа уцаа жижиг юм ингэж яах вэ? Цааш тусан. Багасаас цааш. Энийг юу гэж хэлэх вэ? Гаригуудын хэмжээ эхнээсээ дунд хүртэл амраагаас тооцоо дундаасаа цаашаа жижигсэн. За туршилтанд оролцож байгаа хүмүүсээс өөрсдөө оролцсон тийм ээ. За тэгэхээр юу яах вэ? Саяын хоёр зүйл тогтоо гаригуудаа ингээд багшлаа өчөө. Буцаад доошоо тавьчих. Саяын зүйл тогтоодаа дэвтэр дээр тэмдэглэх. Ачаалсан зүйл тогтоо дэвтэр дээр тэмдэглэх. За дэвтэр. It's also got a nearly circular orbit around the Sun at a distance that allows water to flow. Not too close and not too far away in the so-called habitable zone. That's defined as the range of distance from a parent star that a planet would need to maintain surface temperatures between the freezing and boiling points of water. Of course, Тэгээд их нарнаас нартай ойрхон ихний 3 гариг маш халуун хэсэгт ордог учраас улаанаар тэмдэглэсэн. Тэгээд
голын хэсэг нь ногооноор тэмцсэн дунд хэвэн дунд хэсэг. Тэгээд холтсон үйлчлэг чилсэн ихээр. За энэ дээр ерөөсөө хамгийн одоо гол зүйл нь юу ажиглагдсан юм дээр. За одоо нэг ажил. Хамгийн чухал зүйл эндээс өдөр ажиглагдсан. That's defined as the range of distance from a parent star that a planet would need to maintain surface temperatures between the freezing and boiling points of water. The axis of the Earth is an imaginary line on which the Earth rotates. It links up the two poles. Both the axis and the Earth are tilted at an angle. Different seasons. This causes variations in the duration and seasons. Relationship to Similarly, the revolution of the Earth and the tilting of the axis results in different angles of the sun during different periods. Нэмэх 140 градус. Шөнөдөө бас 200 градус хүрдэг. Энэ яагаад вэ? Мартаа халуу дулаахан байна тийм. Өдөр шөнийн температур их зөрөөтэй байна. Тийм. Соонаас асан бэхээр за энэ яриад байж шээ. Тэгэд нөгөө юу яаж юм чинь юу натаа ойрхон юм чинь халуун байгаа гэсэн дэлхийдээ адилхан 24 цаг 1 хоног ирэхгүй шүү. Нөгөө хоног нь их болохоор 59 одоо илүү олон хоног халуун байдаг. Дахиад олон хоног хүрдэг юм. За та нар юу гэж бодож байна? Саналыг байна. Энэ бас гэсэн. Яг зөв тийм юм гэсэн. Тэгэхээр уутаар тэр өгний халуун байна тийм. Тэгэхдээ яаж өдөр шөнийн температур их зөрөөлтэй байгаа. Хоног хүргэжтэй хугацаа их байдаг. Манайд 24 цаг байдаг бол бууд гарагт бол 59 хоног. Дэлхийн 59 хоногтой бууд гарагийн нэг хоног гэсэн. Дэлхий дээр 59 хоног өнгөрөөд байх бууд гараг дээр дөнгөж нэг хоног болж байгаа юм шиг. Энтэй холбоотойгоор яадаг байх нь? Одоо өдөр шөнийн температур өөр. За тэгвэл сая ажилласан хоёр хөдөлгөөний тэмдэглээд байна. За гаригууд ямар хөдөлгөөн гэдэг вэ? Тэгэхээр хоёрдугаар нарыг таарна гэдэг. Энэ
үздэг аа. Тэгэхээр хэдэн дагуултай Нэг дэлхийн дагуултай сар. За тэгвэл одоо дахиад нэг туршилт хийж үзье. Одоо хоёр хүүхэд гарна. За. Мөн ингэ. За бууя. Заашаа. За одоо энэ сэжмээ нэг юм. Бууя фаштай болсон. За энэ одоо бууя маань юу болж таарсан. За юу харах вэ гэхээр за дахиад нэг за энэ хоёр болчих. За вишлаа сууж явах. Бүгд ингэ наар болчих. Наар болчих. За хоёр бүгд болчих арай их бодох. За бууя ингэ дэлхийг хоёр бүгд гурван бэлтгийг төлөвлөж тийм ээ. За дэлхийг ингэ за бууя бол сар манай дэлхийн бууя гэхгүй сар гэж ярина тийм ээ. Наар сарай дэлхий. За одоо яах вэ гэхээр дэлхийн болон сарын хөдөлгөөнийг танд эндээс ажиглана. Дэлхий болон сар ямар хөдөлгөөн хийж байгааг ажиглана. За нарыг байж дэлхийн энхлэг дээрээ иргэнгээ нарыг тойроод ирэх ёстой. А дэлхийн сар маань дэлхийн дагуу хэмчиг бас дэлхийгээ дагаад нарыг тойрох хөдөлгөөн хийн гэсэн үг. За одоо тэгвэл аль чиглэлд яаж ирэх вэ? За багш нөө бичлэгийг дахиад тавиад чи ерөөсөө дэлхийн хөдөлгөөнийг хийх сар дэлхийн дагуу чи өөрөө дэлхийг дагаад явчихна тийм ээ. Та ямар хөдөлгөөн хийж байгааг сар ямар хөдөлгөөн хийсэн гэдгийг одоо ажиглах нь штэ. За одоо яаж ирэхээ бомбай The sun is directly overhead. We call this the overhead sun during different periods. За наашаа ингэж чиглээд явах юм тийм ээ. When the sun is directly overhead, we call this the overhead sun. At this time, the Earth's surface and the midday sun forms the 90-degree angle. Different locations of the overhead sun results in variations in the сар дэлхийн дагуулх учраас дэлхийгээ дараахсан. Сар ямар хөдөлгөөн хийсэн? За очирт. Сар нөө тэгсдэрээ гэдэг зөвхөн дэлхийгээр тоороо ганцхан дахиад дэлхий рүү орсон. яг зөв. Тэнцтэй. Сар яасан? Тэгсдэрээ иргсэн үү сар? Үгүй. Эгэгүй юу? За одоо яг Мумбайд сар маань яг тэгсдэрээ энэ байдлаар ингэ байж байна тийм ээ. За хэсэг хугацааны дараа ингэж энэ чинь яасан? Энэ байдал түрээд ирсэн. Яг сарны үед дэлхийн байдал өөрчлөгдсөн. Үгүй. Одоо ийшээ хандчихсан бол одоо хандж байгаа байдал ямар болов? За дахиад энэ зэрэг. Дэлхий дээр эргэлт хийсэн үү? Одоо дэлхийг хандаа. За одоо энэ дээр энэ байдал дээр энэ байдлаар ирсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл хандж байгаа энэ дэлхийн байдлыг харж байгаа. Дахиад хэсэгцааны дараа энд ирсэн. Дахиад хэсэгцааны дараа энд ирсэн. Дэлхий дээр энэ сар маань ажиглаж байна уу? Ажиглаж шүү дээ. Яагаад хамт ажиглахгүй байгаа юм шиг санагдаад байгаа вэ? Сар нэг талаараа байнгын нэг талаараа байнгын харсан тийм? Энэ дэлхий дээр бол хүмүүс амьдарч байгаа, бид нар байж байгаа. Гэтэл сарны зөвхөн нэг л талыг бид нар хардаг гэсэн үг байх нэ. Нөгөө талыг сая харсан уу? Үгүй. Хараагүй шүү дээрээс. Яагаад вэ? Яагаад дэлхийдээ эргээгүй юм шиг? За дэлхийг тойрсон уу? Сар тойрсон. Дэлхийдээ эргэсэн үү? Эргэсэн байх нь тийм. Тэгээ яагаад эргэсэн гэдэг нь амарч мэддэхгүй байсан бэ? Анзаардаггүй байсан бэ? дахиад ингэж удаан яриад яваад үзсэн. Сар дэлхийг нэг тоор хугацаа бол ямар хугацаа вэ? Нэг сар байдаг. Тийм ч учраас одоо тоололтоо цаг хугацаа тоололтоо нэг сар гэдэг тоололтыг өгсөн байх тийм ээ. Тэгэхээр дэлхийн сарны дэлхийг тоор хугацаа сарны тэнхилгээ эргэх хугацаа хоёр сая одоо дахиад хөдөлгөөн хийгээд байна уу? Өөр ингээд дараа ингээд ингээд. Багш сарны одоо ажиглалт та нартай одоо ажиглалт яаж вэ?
Дэлхийг тойрох хугацаа одоо яриад сая яаж Тэнхлэг дээр Тэнхлэг дээрээ нэг хугацаа байна. Одоо нэг яриад үзье. Яг ажиглах чи жоох ингэж яриад өгдөө. Үгээр авсан. Яаж? Сарны дэлхийг тойрох хугацаа, тэнхлэг дээрээ хугацаа ижил учраас бид нар сарны дандаа нэг талын тавьдаг. Нөгөө талын хийzээ боломжгүй. За наад нүхтэй хийгээд. За ийм юм байсан шүү дээ. Сайн ажиглаа. Тэгээд ичээ тийм ээ. За нөө сой ичээ. Баярлалаа. Суугаад тэмдэглээ хийгээд авах шүү дээ. Сарны дэлхийг тойрох хугацаа түүний тэнхлээ хугацаатай бараг ижил. Бараг ижил. За тэмдэглээ ичээ. За хүүхдүүдээ бүгдээр 30 дугаар уулзсны зураг 2-2-ыг ажиглая. За 2-2 дээр юу үзүүлсэн аа гэж байна. Юуны? Нарны аймгийн айгуудын юуны температурыг авсан зураг байна тийм үү? Тийм. За бүгдээ ажиглах. За. Энэ термометрийн зураг байж тийм ээ? Термометр. За гайхалтай байж. Ямар гаригтэй? Адарын температур нь ямар байх вэ гэсэн зураг байна. Тийм. За нэг ажиглаад үз. За, баяш. Эндээс асуусан амгараас хойш хайгууд тэгээд суу дэлхийгээс дэш хайгууд нэг нь талуу нөгөө нь хэлхийд юм. За ямар гаригууд нэг талуу байгаа вэ? багш энэ гартаа хэр талуу гаригуудад температур. хэр талуу Ойртойгоор 400-аас нэмэх тийм ээ? тийм нэмэгдэр 450. Арнаас солилцсон. Гаригуудын температур багассан. Температур багассан байна. За тэгвэл манай дэлхийн дээр гадаргын дундч температур хэзээ гарацтай вэ? 17 градус орчим байна тийм үү? Тийм. 17 градус орчим байна. За бүгдээ тэгвэл бүгдээрээ зургаасаа хачиж байгаа. Дэлхийгээс одоо ерөөсөө энэ 9 гариг дотор чинь дэлхийгээс өөр амьдрах байж болох гариг байна уу буюу судалгаа хийгээд үзье бүгдээрээ. За судалгаар боллоо, эрдэмтэд боллоо гэж бодъё. Хамгийн түрүү эхлээд сонгож аваад нэг гариг руу очих боломжтой. Ямар гариг явах гэдгээ зураг ажиглаад хэлдэг ааш та. За яагаад гэдэг юм бэ? Хамгийн дэлхийд За одоо энэ сайн зураг ажиглаж байгаа дахиад нэг хариултаа хэлдэг. За ийшээ холцуулаад ихэд хүйтэн очно. Дээшлүүлэхэд талуу болж учраас дундаж тийм байгаа. тэгэхээр ойрхон холдоо биш үү яах нь вэ? Гадрын температурыг бас харж үзсэн байна шүү дээ. Тийм үү? За тэгэхээр андар руу хамгийн түрүү судалгаа хийхэд явах нь уу? Тийм яа. За тэгвэл дэлхийн гадрын дундч температур тийм. Манай дэлхийн гадрын дундч температур гэдэг санал болсон. Тэгвэл андар бага эсгэх эрдэмтэд бас яаж байгаа вэ? Хэлж байгаа тийм ээ. Амьдрал байж болох хэсгийг үүсэж бий болж болох хэсгийг эрдэмтэд бас судалсаар байгаа. За түрүүний дүгнэлтээ бас бичээрэй өгдөө. Марн ойрхон гаригууд хэд хатуу байна тийм ээ. Марнаас холтсон гаригуудын температур уурч байна гэдгээ бичиж байгаа. За энэ маань манай нөгөө эхний зорилго шүү дээ тийм ээ.
бидний ажиллах гэж байсан. Зорилт нэг дээр байсан зүйл тийм ээ. Надаас авсан. Ангуудын шилжлөө. За одоо тэгвэл багш нар би асуухтай. За тэмдэглөө ингээд ажиллахад өдөрттэй ингээд наадуу тэмдэглөө харахад нарны харагдах хэмжээ, дайтлах хэмжээ. Шөнө тэнгэрийн сарыг ажиллахад сарны харагдах хэмжээ хоёр. Баг адилхан ойрцсон шарыг нар гэж бодчих үдээр тий. За энэ цагаан сар гэж бодъё. Шөнийн тэнгэр тэнгэрт байгаасаа өдөр тэнгэрт мандсан хоёрыг ажиллах хэмжээний хувьд баг адилхан байна. Энэ хоёр маань бодит байдал дээр ижилхэн хэмжээтэй юу? Одоо би нарийн тоглоом шиг заяа. Багшны рүү шиг тэгээ таанах. Эндээс үнэхээр байгаа. За сар манай дэлхийн ерөнхий нэгтэд хамгийн ойр орш иргэсэн. За нар бол дунд зэргийн од. Нар маань нэг од тийм ээ. Хандж байгаа. Тийм үгээс одоо тийм хандж байгаа хийнээс од. Тэгэхээр нар бол дунд зэргийн од юм байна. Сар бол манай дэлхийд хамгийн ойр орш иргэсэн. Энэ хоёр зүйлийг бодож байгаа. Нар сар хоёрын хэмжээ бодит байдал дээр за ганцаа. Манай дэлхийгээс жоо хол сарыг сартаар хэвчүүлсэн манай дэлхийгээс хол байдаг учраас яг хал байдлаас нь жижигхэн харин сар ойрхон болохоор том харагдана. За багшны дэлхийг. Тэгвэл Монзагийн хэлдгээр дэлхийд хамгийн ойр иргэсэн сар гэж байгаа чинь үрцэг. Нарыг авчихсан. За хамгийн ойр иргэсэн сар гэж байгаа чинь. Одоо яаж тусах вэ? За дэлхийд сар намаа одоо хаамч нарыг яаж тусах? Наад мөр хав гэж. За гэж хавтаа тусах. За ерөнхий баримжаа бол энэ. Тэгвэл энэ хоёрын хооронд сар дэлхийн хоёрын хооронд ямар зайтай байдаг? Арцаа. За тэгвэл багш бичээд өгье. За сар дэлхийн хоёрын хооронд 384,400 км. Зайтай. Гэтэл дэлхийн сар хоёрын хооронд ямар хэмжээтэй байлгүй юм? 150 сая. 150 сая км. Тийм учраас яг байна. Юунаас болоод ингэж хэмжээ таарах. Газар зөө байх. Хол ороос болж байгаа. Угтаа хэн том болж таарах гэдэг юм. Наран том болов асфальт орших гэж байна. За бүгдээ. Таар дүнгээ тавьж байна. Суугаад саяын дүнгээ асчаад байна. Одоо бүгдээрээ дүнгээ биччихээ. Өнөөдрийн үтсэн ойлгосон зүйлээ одоо өөрийгөө үнэлнэ. За энэ хямдын утсыг багш нар тараагаад өгье. Та бүхэн ойлгосон зүйлээ өөрийгөө үнэлээд өөртөө гүн тавьсны дараагаар багш нь та нарыг дараагийн хичээл дээр ойлгосон зүйлийг чинь эхлээд та нар өөртөө яах нь зүүн тавь. За анги нэрээд өөрөө одоо хямдын утсыг. Энэ хоёр байна. За айдаа хийшээ авах. Ингээд өөрийгөө сайн ойлгосон зүйлүүдээ даалгавар
За, үнэний ууцаа ажил дууссан бол бүгдээрээ шивэн дээр ингээд ахуудаа тавиад байгаа шүү дээ. За. Үнэний ууцаа ажил дууссан бол шивэн дээр. За, бүгдээ. Шосч гэнэ. За, үнэний ууцаа маш тааваа.